Бид анхны ерөнхийлөгч Галсан буян гэж дуудаж цоллож зарим нэг тохиолдолд энэ хүний сэтгэлийн үгийг сонсдог. Гэтэл Галсан буян гэдэг хүн чухам яг хин юм бэ гэдэг талаар бид бас хангалттай мэдээлэл бидэнд байдаггүй. Үлгэр домог шиг хоорондоо залуучууд бид нар бахархаж ярьдаг. Тэгэхээр таны хувь хүний талаас яриагаа эхлэе гэж бодож байна. Хаана төрж өсөв, тоглож өссөн газар хаана вэ? Эхээс хэдүүлвэ вэ? Соёл Эрдэнэ хамтлагийн одоо алдарт гитарчин Галсан Бат гэж сайхан хүн байсан. Тэр хүний дүү гэдгээр бас зарим залуучууд маань мэдэх байх. Тэр та энэ талаараа яаж хоёулаа яриагаа эхлэе. За их баярлалаа. Юуны өмнө энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа GCI байгуулах одоо 2014 оны ерөнхийлөгч болон GCI chairman-ийнхандаа их баярлалаа гэж хэлмээр байна. За би яг унган хотын хүүхэд. За манай аав бол өөр хангаан 30 улсын үеийн хүн. Би 62 онд Улаанбаатар төрсэн. 2 дугаар төрөхөд би айлын 7 эрэгтэй хүүхдийн 7 дахь хүн бол төрсэн. 6 ахтай. Би өөрөө 3 хүүтэй. Миний амьдралд ер нь дандаа эрэгтэйчүүдийн донд өрнжсэн. Тийм болохоор багасаа 1-р сургууль би багтаа бас 4-5 хүртэл манай аав дипломат хүн байсан. 5 нас хүртэл би Хойд Солонгост Пхеньян хотод 5 хүртэл амьдарч байсан байна. Тэгээд цэцэрлэг 1-р сургуульд анх ороод манай гэр нүгэд 33 дугаар сургуулийг 10 дугаар ангийг 80 онд төгссөн. Дараа нь одоо хуучин арга зүйн холбоот улсын Белорусын нийслэл Минскотт технологийн дэд сургуулийг инженер хэмж технологич мэргэжлэр бол төгсөж ирсэн. GCI байгуулга гэдэг талаар та ер нь хэдэн онд хинээс хаанаас сонсож мэдсэн? 90 онд сонингоор зарлагдсан. За би зардал байхгүй тэр үчин тэгэнгүүтээ ханы материалын үйлдвэрийн оч дарга гэдэг та мөнгө зээлээч гэсэн тэгдэг. Тэгээд энэчнээс мөнгө аваад тэгээд Нью-Йоркт очоод хуралд суусан чинь ерөөс учрыг нь ойлгодог. Бидний үед Junior Chamber гэдэг ойлголт бүр Chamber of Commerce ч гэсэн баг тэр үед айгүй хэцүү байсан. Тэгээд Junior Chamber гэдэг за ингээд яангууд хамгийн эхэлж надад айгүй дотн хандсан хүмүүс бол Японууд. За энэ ийм учиртай гэдгийг би тэнчэнээс анх ойлголт авч ирсэн. Japan JC sponsorship гэдэг үгийг би бас эдгээр мөнгө төгрөгөөр тусалт юм байх л гэж бодож байгаа байхгүй. За тэгэнгүүт эренгүүт за JCI дэлхийн JCI-гийн Constitution явуулж байгаа. За яг ийм дүрмээр байгуул ш. Манай кредо ийм байна. Кредогоо орчуулж байгаа. За манай Legal Counsel одоо миний найз Баяраа байсан. Бит хоёр сууж орчуулж байгаа. Гэхдээ бид нар айгүй муу англи хэлтэй ш. Тэгээд эхлэнгүүт we believe in God гэдэг эхлэнгүүт энэ ямар хэцүү юм. Тэрийг хэрэв бурханд итгэдэг гэд хэлэхээр хүмүүс ойлгохгүй. За хүүхдөнгөртөө бид итгэдэг гэж яг монгол сэтгэлгээгээр ингээл орчуулаад эхэлж ирсэн. Тэгээд за ямар ч байсан байгуулъя гэдэг дээр хэдэн найзуудтайгаа тохироод энийг ер нь Монголд байгуулах хэрэгтэй. Өөр одоо бид нар залуучуудтай энэ дэлхийн залуучуудтайгаа хөл нийлүүлж алхах хэрэгтэй юм байна гэдэг санаа анх тэнчэнээс үл эхлээд ирээд хэдэн найзуудтайгаа мэдээж хамгийн бас Монголдо нөлөө бүхий тийм хүмүүстэй холбоо барьж ин байгуулгыг байгуулах санааш болоодсон юм. Тэгэхээр GCI Монгол байгуулга маань бол тухайн үед залуу үе танхим нэртэйгээр байгуулагдаж байсан. Тэгэхээр залуу үе танхим гэдэг тэр оноос нэрийг та бүхэн яаж тодорхойлж гаргаж иржээ. За тэгээд яг тэр шийдвэрийг гаргахад байлцаж байсан GCI Монгол байгууллагыг одоо байгуулахад оролцож исэн, манлайлж исэн тим хүмүүс гэвэл одоо яг ямар улсууд вэ? Таны багийнхан. За би
Зориг за манай одоо баяраа элбэг сайхан гээд бас их хурлын тамгын газрын хуульч тэгээд манай Жасраагаан Жамсран за Содномгоон Тоола за тэгээд Буянгийн Жаага ингээд Санжаасүрэнгийн Зориг гээд бид хэд хоолн дээр хуралдаад за ямар нэрээ юу хүү тэгээд Junior Chamber гэдгийг л орчуулж байгаа байхгүй. За ер нь тэгээд идэрчүүдийн танхим гэлтэй биш. Junior гэхээр за энэ залуу үе танхимаар тогтхон зүг юм аа. Тэгээ бид нар хоорондоо ярьж агаад за ер нь ийм нэр яа. За эхний санаачснараа намайг анхны ерөнхийлөгч тэргүүн дэд ерөнхийлөгчээр нь Санжаасүрэнгийн Зориг дэд ерөнхийлөгчээр нь Буянгийн Жаага би хоёр мундаг тэр үеийн нэг мундаг улс төрч нэг мундаг бизнесмен ингээд хоёр дэд ерөнхийлөгчтэйгээр байгаа. За Toyota Зоригийг явуулна. Монголын яах 92 оны 91 онд би Америк явчаад 92 оны World Congress Miami World Congress жагаа бит хоёр явахаар болоод ингээд бид хэд тохироод байгуулаад тэгээд хурлын протокол яагаад шүүх ямаар яагаад анхныхаа батламж одоо юугаа авч ирсэн тийм сайхан дурсамж байгаа. Та түрүү хэлсэн JCI Japan бол анханасаа одоо манад энэ байгууллагыг байгуулахын зүйтэй гэдэг санал тавиад спонсоршип байгуулгаар нь ажилласан. Өнөөдрийн JCI Монголын хөгжилд JCI Japan-ы оруулсан хувь нэмрийг бол үнэлшгүй. Тэгээд энийгээ ч гэсэн би одоо 2011 онд JCI Japan-ы 60 жилийн ой тохиож тэгээд Японд дээр бас нэг хоёр өгүүлбэр хэлж яаж ийсэн. JCI Japan ер нь бидэнд хэрхэн тусалж исэн талаар хамгийн их зүйлийг ярьж чадах юм бол та. Японы GTS гэдэг Global Training School гэдэг тийм програм хийгээд тэнцэнэс бараг жилд 150 гаруй Японы гишүүд ирж биднэрт сургалт хамтарч төсөл хийж ийм арга хэмжээнүүдийг авдаг байсан. Спонсоршип байгууллага гэдэг бол та нар ойлгох хэрэгтэй. JCI бол төрөөс гадны байгууллагаас ганц төгрөг авч байгаагүй. Спонсоршип гэдэг бол яг сайхан сэтгэл санаагаараа ганцхан юм авсан. Тэр үед айгүй хэцүү байсан. Бид нар факсгүй байсан чи Японууд нэг амар хуучин факс билээсэн. Та нар тэдэртээ харьцаж чадахгүй байхгүй гэсэн чи та нар энэ харьцаж чадахгүй байна гэх факсын аппарат. Тэр л одоо литер хөрөнгөөр бол Японоос авсан. Бусднууд тэд нэр ирж бид нартай төсөл яасан. Тэр үед бас нэг 94 5 онд ч бас нэг ойн төмөр уусан. Тэрэн дээр бол харин бид нар $3,000 Японуудаа нийлж тэр нөө ойн төмөрт яаж хандивж исэн. Үнчин хүүхдүүдийн байр засах үнчин хүүхдүүдийг нөгөө тэнмэл хүүхдүүдийг хооллох гэх мэтлэн олон арга хэмжээнүүдийг бол зохион байгуулж. Тэр дотроос Японуудыг ирэх дотроос бол айгүй сурах юмнуудтай. Бид нар нөгөө нэг шал өөр нийгмээс ирсэн одоо юмыг яаж зохион болгох уу, юмыг яаж хийх үү, яаж хамтрах уу гэдэг дээр бол биднэрт бол айгүй туршлага болж ирсэн гэдэг. 92 он та анх аспект орж исэн. Тэгээд тэр цагаас хойш үндсэндээ 22 жил та хэдэн аспект хэдэн World Congress орсон бол хамгийн их сэтгэлд үлдсэн дурсамжтай тийм гадаад арга хэмжээ. Тэрэн дээр нэг айгүй тийм хөгжилтэй жоохон нэг цагт Японы JC удирдлага Монголын JC-ийн нэг авч уулзсан. Бид нар чи 10 хэдүүлээ шүү дээ. 12-т хоол идэх гэсэн чинь нөгөө усан онгоцон дээр хоол идэх болоод тэнгуут нь за та нар идчих би хожигдчих барьчвал би энэ чи хүлээгээд байжээ гэдэг. Тэгээ нэг 12 давхарт тэгсэн чинь яг тийм цаг нь болсон чинь за ороод ирнэ байхгүй би ороо сууж ирсэн ингээл 10 хэд нөгөө Японоос сууж би ганцаараа суугаад тэгэл санаа зовоод эднэр тэр нөгөө юугаа андуурсан гэж бодоод доошоо лифтээр буугаад ингээд 70 евро ингээд хараад аймгаар хурдаа алхаж байсан. Тэр
хан шил байсныг мэдхгүй би очиж мөргөөд. Тэгсэн чинь манай хэд зөрөө дээшээ гарцсан байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг нь ирснээр тэгээ нэг араацтай. Тэгээд гасан буян сайн энэ шил мөргөөд авчлаа. Тэгээд тэгсэн бүгд сонсцсон. Тэгээд эргээд очисон чинь бүгд жоо болзаад би жоох юм яац. Нөгөө өдрөгөө уурлаа. Та нар цагтаа ирэхгүй. Та нараас боллоо гэд. Тэгээд тэрийг яаж ийсэн нэг өгчлөлтөө хэдүүлээ тэгэл. Тэр үл тэгээд яг л бидний анх JCI-д өөрсдөө танилцуулж тэр үед бол Монгол гэдэг ойлголт залууч Монголын залуучууд гэдэг ойлголт бол айгүй хол байсан. Бид нар Хонконгийн онгоцны бодол дээр бидний паспортыг авч авчаад тэнцэн шалгачаад эргэж ирэхдээ өөр хүнд үгүй явуулж байгаа байхгүй. Тэгээ нэг хүн ингээ хажуугаар ингээ яваад байгаа байхгүй. Гахаад бидний паспортыг аваад явдаг шиг. Тэгэхээр нэг нь очиод паспорт аваа гэдэг чинь гинт цочсноо. Оо та нар монголчууд ч бид нар шиг юм байсан юм уу гэх. Африкууд гэж бодсон юм дээр зураг мөргөр харахгүй. Тийм биднийг ерөөсөө Монгол гэхлээр л нэг тэр үеийн төсөөлөл нь тийм байсан. Тэгээд бид нар бол анх монголчууд одоо 20 жилийн өмнө ихт бол манай JCI Монгол бол үнэхээр JCI дотроо дэлхийн JCI бас маш их нөлөө өгөхий JCI болсон байна. Манай алтан баг нь JCI дэлхийн дэд ерөнхийлөгч гэдэг нэр хүндтэй албыг одоо ашиж байна. Манай Батбаяр маань тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг ашиж байна. Тэгэхээр бол би бол та бүхнээрээ бол маш их бахархдаг. Та бүхний өнөөгийн ажлаар бол маш их бахархаж байгаа шүү гэж бас хэлмээр байна. Гасан буяр гэлэгч өөрийнхөө машиныг зараад гадагшаа явах гээд зардал хийгээд машинаа зарж исэн юм билээ гэж нэг яриа байдаг. Нөгөө олон японочууд ирэх гээд тэднийгээ хүлээж авах зардал хийх гээд машинаа зарж исэн. Ер нь 90 хэдэн онд бол машинтай хүн машинаа зарна гэдэг бол бас л том асуудал шүү дээ. Тэгээд яг болсон бодит түүхийг бид нэр одоо энэ сууж байгаа улсууд үнэн бодитоор нь сонсох завшаан тохиож байна. Одоо бид нар чинь социализмын үеийн сэтгэлгээтэй явлаа шүү дээ энэ тийм. Японоос нэг факс ярьж байгаа хгүй. Та нар одоо Хонконгийн World Congress оролцох ёстой. Ирээ гэдэг. Спонсоршип байгууллага маань даачна гэж бодож байгаа хгүй. Айгүй их зардалтай штэ энэ тэрэл гэсэн. Ямар нэгэн байдлаар ирээл гэж байгаа байхгүй тий. Яг тэр үед нь би машина зарцсан байсан байхгүй. За мөнгөтэй ч бид нар бас тэгтээ ганцхан хийж яадаг тэр үедээ бол бид нар бас мөнгөтэй байсан л. Тэгэл Япон очоод амхантай болон бид нар Японуудаасаа спонсоршипийн бидэрт бас мөнгө өгч нь байх гэж бодож байгаа байхгүй. Тэгсэн чинь ер нь бол JC-д бол тийм ойлголт бол байхгүй. Очингууд чи яаж ирсэн гэдэг жаахгүй. Машина зараад ирсэн. Гэхдээ яг зарцсан байсан. Тэгээд машина зараад ингээд ирчлээ. Тэгэл тэгсэн чил гэл. Тэгээд Японоч нь тийм эмоционалны хүмүүс. Тэгээд дараа нь аюул тэр маань түүх болж JCI байгууллагад албан тушаал хашна гэдэг бол маш их цаг зав зарцуулахыг шаарддаг. Одоо энийг бол би бас таны адил биеэрээ мэдэрсэн. За бас чамгүй их хөрөнгө мөнгө зарцуулдаг. Сэтгэлээ зориулах ёстой. Энэ бүх зүйлийн хариуд өнөөдөр эргээд харахад та JCI байгууллагаас юу авсан бэ? Гэхдээ ямар нэгэн өөрийгөө зориулж яана, өөрийгөө цаг заваа зориулж яана гэдэг маань энэ бол хувь хүний те сэтгэлээсээ хийж байгаа ажил. За үйл хөдлөл дээр бол би бол суралцж байгаа. Ямар нэгэн юмыг зөв дүгнж, ямар нэгэн асуудлыг зөв дүгнж, зөв тийшээгаа одоо зөв талаас нь одоо эерэг талаас нь харах ийм болцоог бол байнга өгч байдаг. Бид нар бол JCI-гийн гишүүд тийм би давуу тал ингээ JCI-гаар явсан залуучууд бол айгүй юмыг зөвөр хараад нийгмийг зөвөр харж ийм байх хэвээр ийм юм байна гэдэг
юмнууд бол айгүй зөв дүгнэлт өгч зөв тэрийг өөрсдөө ч нөгөө бусад орноос ч байнга сурч идэг учраас энэ бол маш их туршлага, маш их мэдлэг өөрсдөө амар их тийм сэтгэлийн айгүй таашаал авдаг. Хийж байгаа хизээ ядарсан ч гэсэн дараа энэний ард гарцсан штэ гэдэг бол хамгийн сайхан байдаг. Мөнхийн залуу од хэлгээд ярьдаг шүү дээ. Тэр шиг та болохоор бидний асууж байгаа 8 жилийн өмнө хоёрдун өнгөш юунаас гараад хэлсэн та яг л ийм байсан. Тэгээд сайн тэнийг надтай ч зөв өгдөө та гарсан гэдэг тэрнээр үү. Тэгээд та бол дахиад залуу хараад байдаг. Батсан иргэнц гэсэн хажууд нь бас миний яваад байгаа. Таны энэ залуу насны нууц одоо энэ таны энэ боож авахлангийн нууц аа юу гэдэг энэ бас энэ хуваалцсан бол бас таны энэ аргаас бас хуваалцсан бол 20 жилийн дараа ташиг байх юм бол бас JCI-гаас хуваалцсан нэг тийм гоё капитал болоо гэж бодож байна. Лидер хэлбэрээ болно тэр үгээр чинь нь бол. За баярлалаа. Надад одоо яг ийм үг надад айгүй намайг залуужуулдаг байхгүй юу. Хамгийн гол нь би та нартай ажиллаж байгаа. Гэтэ би ер нь 20 хэд 3 хүүхэдтэй байхдаа ч айгүй залуу жоохон хүүхэд чиг тийм турхаач байсан юм. Би зүгээр телевизээр өчээд байна. Гэтэ зүгээр яг болсон явдлыг та нарт ярьж өгөө. Манай гэрийг тогшихгүй. Тэгэхэд манай том хүү нэг 5 6 нас 4 5 настай үүдээ онгойлгож байгаа. Тэгсэн чинь тэр субодникт гар гэсэн юм уу. Миний хүү том хүн байна гэхгүй. Би баг хүүгээ ингээд юун дээр хийсэн юм аав гэд дууж байгаа. Би ингээд яваад очсон чинь намайг харж ирсэн. Өөр том хүн байна гэж байгаа. Тэгсэн чинь манай аавгаа яасан гинэ гэсэн чинь авгаар хаарсан. Энэ субодникт гарч байгаа гар үшиг зурагч байгаа. Тэгэнгүүт би аавгаа чи гараарай намайг харж жоохон аав гэд дууссан байхгүй. Тэгээд бас нэг удаа марга нэг давхурт ингээд би махан шиглээд авгаа ингээд өөдөс юм яриа байжсэн чи нэг 9 10 дугаар ингээд хоёр хүүхдээ ингээд нөгөө довжоон дээр суудсан. Ингээд харахлаа намайг ингээд дуудаад таахгүй. Харахгүй царайлаа л ингээд харсан чи авгаа ирж ярьсан. Чамайг дуудаад ах шиг байна шүү дээ. Би ингэс чи тийм гэж аахгүй. Амар санаа зовоод юу огтуд аваад дуудаад байв. Тэл гараад яасан гэлдэгсэн чинь 5 давхраас багийг дуудаад байгаа ч гэдэг. Нэг 9 дугаар ангийн банд дуудуулж байгаа. Намайг үеийнхаа гэж бодсон. Түи дахиад амар уурлаа юу вэ? Тэгмэр амар тэр гарах орж амар олон юм бодож байгаа шүү дээ. Би үл тэгээ яг 20 хүртэл тийм залуу харагддаг гэсэн. Одоо би чинь 52-тай. Одоо толон тарахаар 25-тай. Тэгэж бодоод амьдарч байгаа шүү дээ. Тэр ер нь бол байгалаас өгсөн хишиг гэж ойлгох. Тийм байгалаас. Тэгэхээр таны 1992-93 онд үндэсний ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа баримталж ирсэн JCI-ийн ерөнхийлөгчийн зарчим чухам юу байсан бэ? За ирээдүйд яг энэ карьерийг төлөвлөж байгаа залуучуудад ерөнхийлөгч болбол хамгийн түрүүнд юун дээр анхаараарай гэж та хэлэх вэ? Нэг жилийн дотор юм чинь би хичээгээд хийнэ гэдэг бүх ерөнхийлөгч заавал байдаг. Би нэг жил энэ мундаг залуучуудыг удирдах байгаа учраас ямар ч байсан би өөрийгөө зориулах ёстой гэдэг энэ юугаа бол яадаг. Тэрэндээ бол айгүй юм суралцдаг. Мундаг туршлага оромтлуулж авдаг. Би одоо санаж байна сэргэлийн ерөнхийлөгч болчоод том дөөрийн театрт болж исэн баха. Тэг чинь бас нэг 200-300 хүн сууж байгаа. Ерөнхийлөгч гээд үг хэллeel маяр гараад нэг ингэдэг штэ ярихдаа. Тэгжсэн нь маяр гоё үг хэлсэн л дээ. Тэгээд сууж ирсэн миний хажууд ирсэн маяр жоохон чичээд. Жоохон байсан. Би сая юу ярьсан бэ гэж байгаа. Тэгэл жилийн дараа нөгөө юу өгөхдөө бүр айгүй гоё тайван сурчдаг штэ. Энэ бол бас лидер хүний тэр хүний бол бас суралцж байгаа айгүй задарч байгаа залуу хүн болгон тийм задарч юмыг бол ойлгож юм ярьж байгаа л ингээл юмыг ургуулаад
шууд юугаар ингээд ургуулж боддог тийм чадвар өдр бол JCI айгүй хөөгдөг л дээ. JCI Монгол байгууллагынхаа анхны ерөнхийлөгчөөс сайхан сургамжтай бодрол, ухаарал харилсан ийм олон зүйлүүдийг сонслоо. JCI Монголынхаа гишүү залуучуудад үнэтэй энэ түүхээсээ хуваалцсан танд талархал илэрхийлье. За их баярлалаа. Залуучуудаа think globally, act locally